proactive ICT service provider Монгол Service. За өдрийн мэнд хүргэе. За манай Монгол Service-с сартаа 2 удаа болдог вебинар маань өнөө энэ сарынх маань болж байна. За энэ удаагийн дугаараар болонгууд Viva болон түүний бүрдэл аппликейшнуудыг ярихаар шийдсэн. За намайг болонгууд Зориг гэдэг Монгол Service инженер хийдэг. За Microsoft Viva маань болонгууд за ер нь бол хувийн хөгжил болон баг хамт олонны үйл ажиллагаанд зориулсан аппликейшнууд цогц аппликейшн байгаа. За дотроо бол маш олон аппликейшнуудтай. За зорилго хэрэгцээ шаардлагаас хамаарат та бүхэн алийг сонгоод хэрэглэх боломжтой гэсэн. За Microsoft маань болонгууд за 10 оноос ер нь бол энэ collaboration tools буюу за энэ баг хамт олонны үйл ажиллагаа энэ харилцаа холбоог дэмжсэн аппликейшнууд ер нь сервисүүд гаргасан. За мэдээж тэн дээр бол Teams, SharePoint гэх мэтэнтэй. За Viva нь болонгууд өмнө нь ямар гэж нэртэй байсан. За тэгээд Microsoft компаниас болонгууд худалдаж аваад за Viva гэдэг за тэгээд олон төрлийн аппликейшн гаргасан гэсэн үг те. За Viva нь бол 21 оны 2 сард нээлттэй үйл ажиллагаанд орсон. За энэ маань болонгууд яг ковидын үеэр орсон гэсэн үг те. За яг шаардлага хэрэгцээ нь юу байсан бэ гэхээр яг тухайн үед бол нөгөө нэг хүмүүс хөвчлэн гэрээс ажиллах шаардлагатай маш их болсон. За гэрээс ажиллаад ирэхээр нөгөө хүмүүс одоо маш олон тооны хүмүүстэй компаниуч гэх юм уу те маш өндөрлүүд гарч ирсэн тухайн үед. За тэрийг болонгууд шийдэхэд бол Viva гарч ирсэн гэсэн. За тэгээд 23-аас 25 одоо хүртэл ер нь бол AI-г нэмээд улам бүтээгдэхүүнүүд дээрээ шингээгээд сайжруулалт хийгдээд явж байгаа. За өнөөдөр бол би та бүхэнд энэ Connection, Insight, Learning, Engage гэсэн дөрвөн аппликейшнийг танилцуулна. За Viva-гийн маань гол давуу тал бол ерөөсөө Teams-тэй маш сайн интеграц хийж ажилладаг. За одоо яг веб аппликейшн хэлбэрийнх нь интерфейс нь бол Teams дээр нэмээд өгсөн байхад яг веб интерфейс адилхан байдаг гэсэн үг те. Тэгэхээр бүх тохиргоо юмнуудыг нь хийх боломжтой гэсэн үг Teams дээр. Мөн Teams дээр нэмээд өгчих юм бол мэдээж нэг газраас олон аппликейшн руу хандах юм бол илүү амар те тус бүрт нь орчих хоос. За хамгийн ихнийх нь болонгууд за Viva Connection гэдэг аппликейшн байгаа. За Connection болонгууд юу хийдэг вэ гэхээр за ер нь бол таны одоо organization буюу танай байгууллагт болж байгаас болон тантай холбогдолтой бүх мэдээллүүдийг нэг дор танд харуулж мэдээллийг хангах зорилттой тийм аппликейшн маань байж байгаа. За та бүхэн зурган дээрээс харах юм бол за home хэсэг дээр юм бол дашбордууд байдаг. За тэр дашборд дээр хэрвээ танай байгууллага планер ашигладаг бол тан дээр assign хийсэн планууд харагдана. За хэрвээ та to-do ашигладаг бол to-do таны өнөөдөр хийх ажлууд маань харагдана ч гэдэг юм уу те. За мэдээж имэйлүүд ирсэн имэйлнүүд notification-ууд гэх мэт харагдана. За мөн таны байнгын хэрэгэлдэг харьцдаг хүмүүс байх юм бол та оруулаад өгч болно ч гэх юм уу те. За ингээд байгууллагынхаа мэдээлэл болон хүмүүстэй харилцах хэрэгцээг хангах зорилготой гарч ирсэн аппликейшн байна. За Viva Engage гэж байгаа. За Viva Engage маань болонгууд за яг илүү хувь хөндлөж чиглэсэн. За байгууллагын ажилтнанд зориулсан аппликейшн платформ гэж хэлж болно. За нэг үгээр бол за эсвэл өөр үгээр бол за яг Facebook шиг за social media Facebook, Instagram гэх шиг гэсэн үг. За мэдээж байгууллагынхаа дотор эсвэл community үүсгээд дотор нь пост хийгээд за асуулт асуугаад гэх мэтчлэн сэдвүүд үүсгээд харилцаад явах боломжтой байдгаа гэсэн. За энэ дээрээс хэдүүлээ нэг 30 бичлэг үзчих. За ер нь бол ингээд Viva Engage гэдэг рүү ороход бол ингэж харагдана. За мэдээж ингээд та бүхэн өргөнөөр хэрэглэдэг болох юм бол байгууллага дотроо постууд хийгээд за санал асуулга асуугаад энэ ажил дээр ингэж хийх үү гэх мэтчлэн санал асуулга хийж болно. За мөн өөрсдийн гэсэн community-г энэ хэсэгт үүсгээд за эсвэл Microsoft-ийн Viva хэрэглэгчдийн community-нууд байдаг. За тийшээ ороод нэгдээд за асуулт хариулт мэдлэгээд хэлэх боломжтой. За тэгээ story lines гэдэг хэсэг байдаг. За энэ хэсгээр бол таны хийсэн та story хийж болно. За мөн
доошоо явуулахгүй гэх юм бол таны хийжсэн постлж исэн постууд зэрэг түүх хэлбэрээр харагддаг гэсэн үг те. За энэ аппликейшнууд руугаа болонгууд за presentation хэсгийнхаа дараа хэдүүлээ ороод танилцаад явчих те. За Viva Learning гэдэг аппликейшн байж байгаа. За энэ маань болонгууд байгууллагын ажилтнад зориулсан за сургалт хөгжлийг зориулсан аппликейшн байж байгаа. За энэ дээр болгоод за нийтдээ бол ер нь бол 3,000 гаруй сургалтууд байдаг гэж Microsoft дээр бичсэн байсан. За мөн түүнчлэн LinkedIn-ээс гаргасан сургалтууд, Microsoft-оос гаргасан сургалтууд, хэрвээ танай байгууллагт сургалтын мэдээллүүд, сургалтын баримт юунууд байдаг бол файлууд байдаг бол за тэр файлуудаа та нэмээд оруулаад за тэгээд тэр оруулсан сургалтаа олонгууд Teams-ийнхаа групп чатан дээр таб болгож гэх юм уу оруулаад ингээд явах боломжтой. За тэгээд тухайн одоо ажилтнаа одоо тухайн нэг сургалтыг assign хийж өгөөд за тэр ажилтан маань чеклээд явна гэсэн үг. За тэгээд процесс нь одоо энэ олон сургалтууд нэг сургалт дотор одоо үргэлжлсэн 10 сургалт байлаа гэж бодоход процесс нь харагдаад 67% үзэлттэй ч гэдэг юм уу те ингэж харагдаж трак хийж явдаг гэсэн үг те. Сургалтынхаа төлөвийг хянаад явдаг гэсэн. За мөн тэгээд өөрийнхөө хүссэн зөвхөн ажилттай холбоотой бусад бүх төрлийн карьер хөгжилтэй холбоотой бүх сургалтууд байж байгаа гэсэн. За энэ дээр бас нэг танилцуулга бичлэг үзчихье. За маш олон төрлөөр сургалтуудаа хайж болж байна те. За тэгээд мэдээ сургалтаа нэгэндээ шеэрлэн календар дээр нэмээд за энэ сургалтыг үзэх цаг гаргаж авч болох нь байна те. За энэ хэсэг нөгөө Viva Learning-оор таб нэгээд за өөрийнхөө багийнхаа групп чатан дээр ч гэдэг юм эсвэл Teams-ийнхаа team хэсэг дээр таб нэгээд явчих юм бол за шинэ ажилтан орж ирлээ гэхэд за тэр табн дээр байгаа за learning хэсгийн тэр сургалтуудыг үзээрэй ч гэдэг юм уу ийм байдлаар ашиглаад хэрэглээд явах боломжтой гэсэн. За тэгээд өөрийнхөө прогрессыг хараад явчихна те. За таны менежер чи хэрвээ энэ гурван сургалт танд хэрэгтэй гэж утсан бол ингээд assign хийгдээд ороод ирдэг байх нь те. За тэгээд өөрийн хүссэн зорилгоо хэрэгтэй байгаа сургалтаа англиад фильтртээд боломжтой гэсэн. За дараагийн аппликейшн маань болонгууд Viva Insights гэсэн аппликейшн гэж байгаа. За энэ маань болонгууд яг зөвхөн яг хүнд зориулсан. За яг тус байгууллагын ажилтнанд зориулсан аппликейшн байж байгаа. За энэ маань болохоор яадаг вэ гэхээр за таны яг ажил дээр байх сэтгэл санааны байдал, сайн сайхан байдал, за мөн таны хэр үр бүтээмжтэй байх байдлыг нэмэгдүүлэхийг зорддог. За тэгээд тэгснээрээ таны дата гаргана. За танаа бусад багийн чинь бусад хүмүүс бас мөн адилхан хэрэглэх юм бол танаа багийн дата гардаг. За мөн дараа нь байгууллагын датаг биднэрт өгөх боломжтой аппликейшн байдаг байгаа гэсэн. За энэ дээр одоо дата харуулж байна те. За гаргаж байгаа датанууд нь болонгууд за хабридаар ингэж ажилласан байна. За шид ажилтнууд ингэж ажилласан байна гэдэг ч юм уу те. За митингт тэдэн хугацаа зарцуулсан байна. Гэх мэтлэн датаг та инсайтыг ашиглаад гарах боломжтой байдаг. За хэдүүлээ одоо болохоор за аппликейшнууд руугаа шууд ороод сонирхоод явчих ялцаад. За хамгийн нэгдүгээрт ер нь би бол Teams-ээр ажиллавал их зүгээр гэж бодож байгаа. Яагаад гэвэл нэг аппликейшн дээрээс өөр бусад аппликейшнуудаа нөх нь бол илүү амар байдаг шүү дээ. За хамгийн нэгдүгээрт за Viva Engage шүү дээ. За нүүрэн дээр орохоор нэг ингэж харагдаж байгаа. За одоо ингээд та харах юм бол ерөнхийдөө Facebook social платформудтай ерөнхийдөө маш төстэй.
хэлбэр дизайн гэх мэтлэн. За энэ хэсэгт бол та ингээд хилцүүлэг үүсгээд баг хамтуулныхаа донд үүсгээд явах болно. За энэ дээр асуулт асуугаад явах боломжтой question сонгол. За praise буюу одоо талархал одоо чи өнөөдөр надад тусалсан баярлалаа ч гэдэг юм уу, хүмүүс ер нь бол ингээд чат бичдэг ч тэрийг praise ашиглаад явуулах боломжтой байдаг. За мэдээж poll үсэх боломжтой. За home хэсэгт бол яг иймэрхүү харагдана. Хэрвээ танай байгууллага одоо engage-ийг ашиглаад яг байгууллагын үндсэн платформ болгоод ашиглаад явах юм бол маш хэрэгцээтэй платформын аппликейшны нэг. За хүмүүс ер нь бол зарим газрууд бол ерөөсөө шууд тэр чигтээ Facebook ашиглаад явж идэг. За зарим нь Google ашигладаг гэх мэтлэн янз янзын олон платформуд ашигладаг. За яагаад engage-ийг сонгоорой гэдэг анд болвол Microsoft ашиглаж байвал ер нь бол нэг Microsoft-ийн цогц аппликейшнуудыг ашиглах юм бол за мэдээж таны датагаас синклэх, за мэдээллүүд ресурсуудаас Microsoft дотроос синклэх, бусад аппликейшнуудтайгаа синклэх гэх мэт маш олон боломжууд байдаг учраас engage-ийг ашиглаарай гэж зөвлөж байна. За communities хэсэг байгаа. За та өөрийн community-г за баг хамт олон дотроо үүсгэж болно, эсвэл компани дотроо үүсгэж болно те. За эсвэл сонирхол одоо юунууд за кино сонирхогч гэдэг юм уу, эсвэл за copilot сонирхох хэрэглэгчид гэдэг юм уу, өөрийн community-г үүсгээд за үүсгэсэн community дотроо мөн адил за пост одоо бичээд за харилцаад явах нэ гэсэн. За storylines гэдэг хэсэг байж байгаа. За storylines дээр болонгод таны бичсэн сторинууд өмнө нь бичсэн постууд болон сторинууд харагддаг. За dashboard хэсэг дээр бол за нийт мэдээллүүдийг харуулж байна те. За энэ хэрэглэгч энэ дээр ийм пост хийсэн байна. Энэ дээр лайк дарсан байна ч гэдэг юм уу те. За ийм байдлаар engage хэрэглэж болно гэсэн. За дараачих нь болонгод connections гэсэн байгаа. За connection хэсэг рүү орох юм бол за ингэж харагдана. За миний энэ аккаунт маань болонгод одоо сургалтанд зориулж байгаа аккаунт учраас үүсгэсэн юмуд харагдахгүй байгаа гэсэн тийм хоосон байгаа гэсэн. За нүүр хэсэгт орох юм бол за хамгийн ихэнд бол dashboard хэсэг харагдаж байгаа тийм. За та энэ дээр болонгод хамгийн их ашигладаг одоо файлуудаа ч гэдэг юм уу оруулаад өгөх боломжтой энэ нүднүүдтэй. За линкээр ч гэдэг юм уу тийм. За тэгэх юм бол та Teams дээр connection нэмээд за connection руу ороод тухайн файл руугаа дараад боломжтой гэсэн тийм. За dashboard хэсэг дээр за таны OneDrive хамгийн сүүлд орсон файл маань харагдаж байна те. За та энэ дээр байнга ордог вебсайт авах юм бол вебсайт нэмээд өгч болж байна. Хэрвээ тэнд планер ашиглаад тэнд план үүсгэсэн байвал тэний планууд энэ дээр харагдана. Хэмэтчлэн энэ хэсгийг dashboard хэсгийг та бол ер нь бол хүснээрээ өөрчлөөд өөрт хэрэгтэй мэдээллүүдээ оруулах боломжтой байдаг гэсэн. За мөн танай байгууллагт шинэ одоо мэдээлэлтэй одоо танай HR-ийн зүгээс гэдэг юм уу эсвэл инженерийн албаны зүгээс гэдэг юм уу мэдээллүүд оруулах болвол энэ news хэсэгт бас оруулаад өгөх юм бол бас болдог. За connection маань болонгод нэг ийм аппликейшн гэж байгаа гэсэн. За дараачих нь болонгод insights гэсэн. За insight хэсэг дээр болонгод за илүү тантай холбоотой тохиргоонууд байдаг гэсэн үг. За хин нэгэнд талархсан эсвэл баярлсан талархснаа илэрхийлэх эсвэл амжилт төсгөж гэдэг юм уу те байх юм бол мессеж явуулмаар авах юм бол та энэ press-ийг ашиглаад за тухайн үнэлгээгээ одоо явуулна гэсэн. За тэгээд ийшээ well-being хэсэг рүү орох юм бол за та өөртөө нэг чөлөөт цаг авч болж байна те. Нэг ажлын одоо ачааллаас шалтгаалаад та тэнд нэг за нэг 30 минут байдаг юм уу календар юу сул цаг байх хэрэгтэй байх юм бол за та энэ хэсгээс ороод байх цагаа тохируулах боломжтой байдаг гэсэн.
За ингэснээр энэ дээр цаг тохируулчингууд олонгууд нөгөө Outlook Teams-ийн календар дээр хэвэл энэ цаг дээр таны тохируулсан цаг дээр өөр бусад хүн тань руу митинг явуулах юм бол бизи завгүй харагддаг гэсэн үг тийм. За ингээд доошоо явуулах юм бол за энэ хэсэгт та нөгөө өөрийнхөө одоо сэтгэл зүйн байдлыг ингээд тэмдэглээд явуулах юм бол танд 7 хоног болон 30 хоногоор ингээд таны сэтгэл зүйн байдал ингэж өөрчлөгдөж байна гэх мэтчлэн гаргаж болдог. За focus time бас бүхлэж болж байна те өөртөө мөн адил. За ингээд бүхлээд явуучих юм бол таны календар дээр шууд focus time маань ороод ирдэг гэсэн үг те. Тэгэхээр тухайн focus time дата яг нөгөө өнөөдөр хийх хамгийн чухал ажлуудаа хийгээд явах боломжтой. За ер нь календараа ер нь сайн хөтлөж явснаар маш эмх цэгцтэй болж ирдэг. Тийм ч учраас иймэрхүү тохиргоонуудыг хийх нь бол ажлын стрессийг багасгадаг байна. За энэ дээр бол яг хэрэглээд одоо 1 сар орчим хэрэглэх юм бол энэ хэсэг дээр за таны митинг чинь ер нь бол цагаас ийм хооронд байсан байна гэх мэтлэн мэдээллүүдийг ингээд энэ хэсэгт гарч ирдэг гэсэн үг. Минийх одоо нөгөө сургалтын аккаунт учраас надад одоохондоо гарч ирэхгүй байна. Zero meeting байна те. За teamwork хэсгээр олонгууд за танаа багийн эсвэл таны хамт митингд орсон за эсвэл багаар ажилласан одоо датанууд харагдаж байгаа гэсэн үг те. За фокуслох боломжтой цагууд энэ байна те. Танд чатанд энэ иймэрхүү хугацаа зарцуулсан байна. Имэйлд иймэрхүү хугацаа зарцуулсан байна гэх мэтлэн те. Иймэрхүү датануудыг танаа багт болон байгууллагт гаргаж өгдөг. За тэгээд та дататай болчих юм бол мэдээж буцаад learning одоо тухайн ажилчнаа сургалт хөгжилт нь анхаарах боломжтой те. За энэ хүнд иймэрхүү юм хэрэгтэй байгаа юм байна да гэд мэдээлэлтэй болчих юм бол тухайн хүний сургалт хөгжилт анхаарна. За сургалт хөгжилт анхаарснаар танаа ажлын бүтээмж нэмэгдэнэ гэх мэтчлэн авдаг байгаа гэсэн. За learning гэх нийслүүлж байгаа аппликейшн байж байгаа. За дөрөв дэх аппликейшн маань learning руу авах юм бол за home хэсэг нь ингэж харагддаг. За энэ progress дээр дах юм бол таны нөгөө бүгэлдсэн байгаа сургалтууд маань харагддаг гэсэн үг тийм. За пинг хийчих юм бол мэдээж пинг хийгээд хадгалсан тийм буцаад олоход амар. За одоо аппликейшн сургалтууд руугаа ороод ингээд энэ дотроос бол та өөрийн хүссэн сургалтуудаа хайж олоод үзэх боломжтой. Тэгтээ лицензийн өрөөнд болонгууд мэдээж лиценз авч иж энэ LinkedIn-ийн сургалтуудыг үзэх боломжтой болдог. Мөн өөрийн гэсэн сургалтын материалаа хийх юм бол танд зайлшгүй нэмэлт learning лиценз хэрэгтэй болдог шүү. За ингээд доошоо явуулаад үзэх юм бол маш олон сургалтууд байгаа. Таны хүсэлт нийцсэн сургалтууд, хэрэгцээ шаардлагад нийцсэн сургалтууд байгаа гэсэн. За жишээлбэл энэ сургалт руу ороод үзье гэх юм бол за дээр нь дараалж үзчихэн тэ. Яа энэ мэтэр ингээд сургалтууд ороод үзэх боломжтой гэсэн. За мэдээж тухайн сургалтаа шеэр хийгээд явж болно те. За эсвэл үнэлгээ өгөөд ч гэх юм уу явж болно. За мэдээж өөрийн баг хамт олон дундаа сургалтын хэсэг таб оруулах гэх юм бол за өөрийнхөө Teams-ийн team дээр дарж хагаад за add tab хийгээд за application apps гэж сонгож өгсөй. За энэ дээрээс view learning гэдэг байж байгаа. За байхгүй бол хайгаад болно гэсэн. За энэ дээр тухайн танаа багт хэрэгтэй сургалтыг та энэ дээр чеклээд оруулах гэсэн. За оруулсныхаа дараа шинэ ажилтны сургалцч гэх юм уу те. За ингээд одоо тухайн
HR-ийн баг байлаа гэж бодоход шинэ ажилтнаа зориулсан ийм сургалтын хэсэгтэй болчихно. За тэгээд тухайн ажилтнгаа болонгод тухайн тиймдээ нэмж агаад тэгээд сургалт хөгжлөлтөөр хангах боломжтой байдаг байна гэсэн үг. Тэр за энэ дээрээс солонгод одоо би сая лиценз гэж ярьсан те. За лицензийн хэсгээ би харуулъя. За ямар лиценз нь ямар давуу талтай вэ гэдгийг харуулъя те. За Viva Suite гэдэг лиценз байгаа. За Viva маань олонгод Microsoft 365-ийн ер нь лиценз шууд автоматар дагалдаад ирдэг. Тэгтээ дагалдаж ирэхдээ basic буюу анхан шатны тохиолгоонууд хэрэглээнүүд боломжууд маань багтж идэг гэсэн үг. За мэдээж та нэмэлтээр тэрнээс илүү боломж жишээл өөрийн хүссэн материалаа, сургалтын материалаа Teams-тэй оруулах гэх мэтчлэн тийм хэрэгцээ шаардлага гарах юм бол танд нэмэх лицензээ нэмэх шаардлагатай гэсэн үг. За хамгийн бүх боломжууд нь багтсан байдаг лиценз нь болонгод Microsoft Viva Suite байгаа. За Suite дээр болонгод за энэ Viva Amplify, за Viva Client, Pulse гэх мэтчлэн аппликейшнууд нэмэлтээр ороод ирдэг. За энэ дээр бол ажилтны санал асуулгах ч гэдэг юм уу, тийм зориулалттай аппликейшнууд нэмэлтээр оруулаад ирдэг. За тэгээд бусад бүх платформуд дээр зэрэг пост хийх ч гэдэг юм уу, тийм эрхтэй аппликейшнууд нэмэлтээр ороод ирдэг гэсэн. За мөн тусад нь та боломжтой. Заавал бүхлээр нь Viva Suite гэдэг зохицоор авах шаардлагагүй. Зөвхөн сургалт хөгжилтэй анхаарал барах юм бол Viva Learning гэсэн лицензийг худалдаж авах боломжтой. Эсвэл илүү дата танд хэрэгтэй байх юм бол Viva Insight гэсэн лицензийг аваад ашиглаад явах боломжтой гэсэн. За энэ дээрээс солонгод яг харьцуултыг харуулж байгаа. За танд одоо өнгөө байждаг Microsoft Basic хэлбэрээр ашиглагддаг Viva Basic лиценз болон Viva Suite лиценз хоёрын хооронд ялгаа байгаа. Ялгааг нь харуулж байгаа гэсэн. За мэдээж Suite лиценз авах юм бол төлбөртэй болдог. За тэгээд олон төрлийн боломжуудтай болно те. За тэгээд илүү анализ хийх боломжтой болно Viva Engage дээр те. За тэгээд leadership corner буюу одоо өөрийнхөө захирлагч гэх юм уу, эсвэл өөрийнхөө метрик Viva Engage дээр даах боломжтой гэх мэтчлэн те. За Viva Learning дээр бол илүү интеграцтай болно. За бусад өөр learning team платформудтай интеграц хийж ажиллах боломжтой. Бусад өөр платформын сургалтуудыг learning дээр нэмэх боломжтой. Мөн өөрийнхөө танаа байгуулах тийм learning юунууд байдаг бол сургалтын материалууд байдаг бол нэмэх боломжтой те. За тэгээд LinkedIn-ийн learning хэсгийг үзэх боломжтой болдог гэсэн. За тэгээд Viva Suite дээр болонгод Viva Goals гэдэг энэ OKR management буюу за ер нь бол ажилтны гүйцэтгэлийн үнэлгээний менежментийн аппликейшнуудыг нэмэлтээр ороод ирдэг. За Viva Client, Viva Pulse нь болонгод за ажилтны санал асуулгатай. За тэгээд ажилтны сэтгэл ханамжийн судалгаанууд дээр хийх боломжтой аппликейшнууд нэмэгддэг. За Viva Amplify бас нэмэгддэг Viva Suite дээр. За тэгээд олон суур дээр за SharePoint, Teams, Outlook гэх мэтчлэн нэг удаагийн нийтлэлээр олон зарлалыг компани дотроо мэдээллийг түгээж болох нэ гэсэн. За тэгээд мэдээж Copilot илүү сайжирдаг. За Copilot-ийн тусламжтай эдгээр бүх аппликейшнууд дээр тохиргоо болон боломжтой талаар боломжтой Copilot. За энэ үрээд миний вебинар маань дуусж байна.